Зарим хүн Библийг бидний үнд шударга байлгахын тулд Бурханаас өгсөн дүрм журам, хуулийн цуглуулга гэж хардаг. Бурханыг дуулуургүй буруу зүйл хийж байгаа хүмүүсийг шийтгэхээр тэнгэр саваа бариад сууж байгаа харгас нэгэн шиг тэд төсөөлдөг. Энэ бол маш том эндүрэл. Бурханы жинхэнэ үнэн төрхийг юу гэж хэлснийг Библиэс харцгаая. Тэдний зүрх хിവэр үлдэж, надаас үргэлж имэж, миний бүх тушаалыг сахин, тэд бас тэдний хүүхдүүд үрд сайн сайхан байх болтугай. Дид хууль 5:29. Эндээс та Бурханы чин зүрхний хүслийг анзаарч байна уу? Тэд бас тэдний хүүхдүүд үрд сайн сайхан байх болтугай гэсэн байна. Биднийг дуулууртай байгаасаа гэж түүний хүсдэг нь бидний амьдралын хамгийн зөв, хамгийн сайн зам учраас тэр юм. Библи яг л шинэ камер авахад заавар дагалдаж ирдэгтэй адилхан. Зааврыг нь уншихгүйгээр зураг авч болно л доо. Гэхдээ зааврыг нь уншиж камерныхаа бүрэн хүчин чадал, үзүүлэлтүүдийг нь мэдэж авахгүй бол мэрэгжлийн өндөр түвшин чанартай зураг авч чадахгүй шүү дээ. Яг үүнтэй адил Бурхан бидний чадвар нөөц боломжийг мэддэг юм. Түүний зааврын дагуу амьдрах үед бид бүрэн хүчин чадалтай хүрч чадна. Тэр биднийг стресстэй нөхцөл байдалд тухгүй болдгийг мэддэг учраас ачаагаа эзэнт даатга. Тэр чамайг түшин тэтгэн гэж хэлдэг. Мөн Библийн эсрэг амьдралын хэв маяг, үзэл санааг сурталчилсан ном зохиол, киногаар оюун бодлоо тижээгээд байвал баяр хөөртэй амьдрч чадахгүй гэдгийг мэддэг учраас юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан эдгээрийг тунгаацгаа гэж хэлдэг юм. Бурхан бидэнд хамгийн сайн сайхныг хүсдэг. Биднийг зөв сайн амьдрах арга замыг мэдэж түүнийхээ дагуу амьдраасаа гэсэндээ Библийг бидэнд өгсөн. Тиймээс Библийг унших бүртээ энэхүү үннийг байнга санаж байгаарай. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг.